За ер нь яг асуулт асуу гэхээр нөгөө эрхэлсэн байнгын орооны дарга нар байхгүй. Яг энийг боловсруулсан нь одоо хаанаас орж ирж байгаа, хэн ажилласан гэдг нь бас их тодорхойгүй байгаа. Тэгээ миний хувьд бол яг энийг авч хэлсэн хоёр байнгын орооны гишүүн байр сууриа илэрхийлж энэ цэцгийн дүгнэлтийг бол хүлээж авах ёстой гэж одоо үзэж байгаа. Тэрний одоо гол учир шалтгаан бол бид энэ сая гишүүдч гэсэн дурдж ийн л та цагаан хууц гэдэг юмыг одоо сонголтын бас нэг хэлбэр гэж хүлээн зөвшөөрж байгаа атал яг энэ нэр дэвшигчдэр болохоор өөрийнхөө таалагдаагүй эсвэл за яах вэ энэ одоо гарсан ч яах вэ гарахгүй байсан ч яах вэ гэсэн ийм нэг сонголтыг заавал хийхгүй бол өөрийнх нь бусад хийж байгаа сонголт нь хүчин төгөлдөрт тооцогдохгүй энэ байгаа явдал бол бас л энэ цэцгийн дүгнэлтэнд одоо дурдсан тэр одоо хүчээр бараг эрх чөлөөнд нь халдаж сонголтыг хийлгэх энэ механизм нь болоод байна гэдэгтээ бол би бол санал нэгдэж байгаа. Тэгээ энийг ярихаар яг энэ одоо үндслийг харах юм бол за өмнөх энэ цэцгийн шийдвэр чи юм байж тээ гэдэг юм байна. Энэ бол яг тэр техникийн хүрээнд бол цэц өөрөө яаж энийг шийдвэрлсэн, яагаад адил биш гэж үзсэн гэдгээ илүү наривчлаад тайлбарлуул гараал ирэх л байх. Энэ бүсчилсэн хөгжилтэй холбоотой эсвэл нутаг жалганы үзэлч гэдэг юм уу ингээд үзэхээр энэ өөрөө суур асуудал нь биш. Бид нар уг нь бол яг нөгөө одоо сонгуул дээр болохоор нөгөө сонгогчдын боловсролын асуудал дээр нам өөрөө ямар институт болох ёстой юм бэ гэдэг асуудал байдаг. Бид нар улс төрийн намын тухай хуулиар шинжилээд нам өөрөө бодлогын институт байх ёстой. Намыг дэмжигчд гишүүд гэдэг нь яг энэ бодлогыг нь үнэхээр дэмждэг байр сууриа илэрхийлдэг ийм болж төлөвшгүй бол одоогийн манай Монголд байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа, гишүүнчлэл, за энэ дээрээ үндслээ сонгуульд орж байгаа одоо үзэгдэл бол бас гажуудалтай байгаа. Тэгэхээр энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авснаар юу үр дүнд гарахаар яг ингээл намын институтс нь яа нийн гэдэг янз бүрийн одоо асуудлууд бол гишүүд ярьж байгаа. Бид нар илүү энд гажуудлын засахын төлөө дахиад нөгөө улс төрийн намаа тэгвэл илүү бодлогын болгоё. Улс төрийн намын нөгөө нэг хуулиа хэрэгжүүлье. Намын гишүүнчлээ илүү энэ бодлогын чанартай юм руу чиглүүлье. Дээр нь сонгогчдын боловсрол гэдэг юм дээрээ нийтээр анхаардаг бол ингэжээ сонгогч өөрөө боловсролтой болж иж ямар сонголт хийх үү гэдэг юм нь илүү ойлгомжтой болно. Эрх чөлөөтэй сонголтоо хийж чадна гэдэг юм руу одоо орно гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо асуулт асууна гэхээсээ илүү хувь гишүүний хувьд бол энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэдгээ хэлье.